5 толгой төмөр зам компани дээр бүрэн эрх төлөөлөгч томилогдсон байгаа. 2022 оны 12 сарын 12-ны өдрөөр томилогдсон байдаг. За энэхүү бүрэн эрх төлөөлөгчийн 6 сарын хугацаатай ажиллах үүрэг даалгавар нь бол өнөөдрийг хүрээд ингээд дуусгар болж байна. Засгийн газрын хуралдаанаар тайлангийн авч хэлцэл бүрэн эрх төлөөлөгч томилсон шийдвэр хүчингүй болох юм шийдвэр бол гарч байна. За бүрэн эрх төлөөлөгч 5 толгой төмөр зам дээр ажилласан хугацаанд нэлээдгүй ахиц дэвшлиг авчирчээ гэдгийг бол засгийн газраас бол дүгнсэн байгаа. За тухайлбал 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр зам, 5 толгой гашуун сухад, 5 толгой зүүн баян чиглэлийн холболтын төмөр зам, за 5 толгой нүүрс аж логистикийн төв төслүүдийн маш нууцын зэрэгэлтэй байсан 40 гэрээг бол нэгдүгээрт нь ил болгож олон нийтэд мэдээлэл ажлыг бол авсан үүрэг даалгаврынхаа дагуу хийж хэрэгжүүлсэн байна. За хоёрдугаарт нь 5 толгой зүүн баян, 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төслийн хэрэгжилтэд болон 5 толгой төмөр зам компани үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалтын иж бүрэн үйл ажиллагааг бол явуулсан. За энэний тайлан бол одоо 14 хоногийн дотор гарч засгийн газарт танилцуулагдахад болсон гэдгийг бас хэлмээр байна. За мөн одоо 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтанд оруулж улсын комисс төлөөлгөж өгөх ажлыг амжилттайгаар зохион байгуулсан байна. За гашуун сухайд ганц мод бомбын хил холболтын төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэл, за иж бүрэн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгуулалтыг олон нийтэд нээлттэй ил тод зарлаж, за бүгд найрамдах хятад ард улсын төмөр замын зураг төслийн корпорац компанитай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж ажилласны үндсэндээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. За мөн одоо хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй компани эрх шагт нийцээгүй гэрээ хэлцэл үйл ажиллагаануудыг шалгуулахад авилгалтай тэмцэх газарт нэг бүрчлэн хандсан байна. За мөн 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажил дуусах шатандаа орсонтой холбогдуулаад 6 сарын 1 хүртэл хугацаанд тээвэрлсэн тээврийг бол бас амжилттай зохион байгуулжээ. За энэ чиглэл дээр бол 5 толгой цог цэцийн чиглэл тээвэрлсэн шахмал төлж, цог цэцийн 5 толгой чиглэл тээвэрлсэн шатхууны тээвэр, за мөн Эрдэнэс 5 толгой компани экспортын коксцын нүүрсийг бол экспортод гаргах юм тээврүүдийг хийсэн. Үндсэндээ хагас сая орчим тонн тээврийг бол өнгөрсөн 6 сарын хугацаанд тээвэрлэж амжилттай болгожээ гэдгийг бас та бүхэндээ хэлье.